асар хүчтэй баян чинэлэг Атлантид хэмээх арал улсын тухай анх Платон бичжээ. Манай эртний өмнөх 360-аад оны Афин хот дал гарсан Аристотель буюу бидний мэдэх Платон 9 настайдаа элен өвөө хүү Критигээс Атлантидын тухай анх сонссноо олон жилийн дараа Цимэ, Крити хэмээх хоёр харилцан яриандаа шигтгэж өгсөн нь энэ. Гэхдээ бидний төсөөлдөг авраг биед Атлантуудын тухай өгүүлсэнгүй. Платон чухам юу гэж бичив? Энэ хоёр зохиол угтаа Платоны элен өвөө Крити, Сократ, одоо оронч Цимэ, Сиракузын улс төрч Гермократ дөрвийн харилцан яриа юм. Ингэхдээ Платон түүний элен өвөө хүү Критийн өөрийнхөө өвөг эцэг 90 настай эцэг Критигээс энэ арал улсын тухай анх олж мэдсэн гэдгийг тодруулан бичжээ. Платон Атлантидын тухай 3 харилцан яриа бичгээр төлөвлөсөн ч Цимэгээ бичээд Критигээ төгсгөөгүй. Гермократа харин эхлүүлж амжаагүй гэдэг. Өвөө нь энэ түүхийг эртний Грекийн 7 мэргэний нэг Солоны хамаатан түүнтэй нөхөрлөж байсан Аав Драпидасаа сонсчээ. Манай эртний өмнөх 638-аас 559 онд амьдарч байсан Грекийн 7 мэргэний нэг Солон Драпидад Атлантидын тухай сонирхуулан ярьсан гэхээр энэ түүх Драпид болон түүний хүү эцэг Крити, эцэг Критигийн аж хүү Критигээр дамжин Платонд хүрчээ. Алаг дэлхийгээр 10 жил аялсан Солон Египтэд очиж Саис хотын төлөгчөөс Атлантидын тухай анх сонссон гэдэг. Египет орон Грекүүдийн хувьд эрдэм мэдлийн их ундраг болж байлаа. Төлөгчид Солонд юу гэж өгүүлвэ гэвэл Египетчүүд Грекүүдээс хавгүй эрд үүссэн бөгөөд Грекийн соёл иргэншил олон гамшигт өртөж байсан учраас эрдэнэ цагийн үг түүхээ алдаж мартсан гэжээ. Харин Египетчүүд алгуурхан урсах Нийл мөрний ачаар альва гамшигт өртөлгүй эрдэм мэдлэгээ хадгалан үлджээ. Ингэж үлдсэн нэг сурвалжид Балар эртний Афинчуудын онцгой нэгэн гавьяаг тэмдэглэсэн байлаа. Энэ явдал Солоноос 9000 жилийн өмнө буюу манай эртний өмнөх 9600 онд өрнөжээ. Сүүлчийн мөстөлгийн сүүл үе буюу манай эртний өмнөх 9600 он гэх энэ он цагийн тухай хожимо ахиж өгүүлэх учраас сонсогчдаа марталгүй тогтоогоод аваарай. Тэр цагт Балар эртний Афин, Атлантид хэмээх хоёр соёл иргэншил оршин байжээ. Балар эртний Афинчууд чин шудраг зантай, зэрэг дайчин гар урчуудын хоёр давхрагтай шилмэл удирдагчдтай байжээ. Тэдэнтэй Атлантид улс сөргөлдөж байлаа. Атлантид улс Гераклийн багнас буюу Гибралтарын хоолойн цаана Атлантын далайд оршиж байв. Грекүүд Гибралтарын хоолойгоор хөвсөөр олон арал том твд хүрнэ гэж үздэг байжээ. Атлантид нь Лив буюу Африк твийн хойд хэсэг Бага Азиас том нутагтай арал улс байжээ. Бурхад энэ дэлхийг хувааж авахад Атлантид тэнгисийн бурхан Посейдонд оногдсон байна. Посейдон энэ арлын төв толгой дээр амьдран суудаг Клейта бүсгүйд дурлаж амраг бүсгүйгээ хамгаалахын тулд толгодыг тойруулан 3 бүслүүр татаж ус урсгасан гэх домогтой. Клейта 5 удаа ихэрлэж Посейдонд 10 хүү төрүүлж өгчээ. Ингээд арал улс арлыг хөвөөлөн урсгах далай тэнгисийг ууган хүү Атлантынхын нэрээр нэрлэж Посейдон 10 хүүдээ арал дээр нутаг хуваан өгсөн ч тэр бүхнийг Атлант хүү тэргүүлж байлаа. Ингээд Платон өнөөх Атлант улсыг маш дэлгэрэнгүй дүрслэн бичив. Инженерийн гайхамшигт бүтээл болсон нийслэл хот Посейдонисын төв арлыг тойрон урсгах усны 3 бүслүүрээр дамжин хөлөг онгоцоор хөвж очих боломжтой байлаа. 3 бүслүүрийн хоорондох зурвас газрыг гүүрээр холбож өнөөх зурвас дээр нь өндөр хан босгожээ. Гадаад хан нь дис нөмрөгтэй, голын хан нь хар тугалан нөмрөгтэй, дотоод хан нь наранд гэлтунах арихалкан нөмрөгтэй байлаа. Платоны бичсэн энэ арихалк хэмээх нууцлаг төмөрлөг алтны дараа үнэлэгдэх үн цэнтэй байсан бөгөөд тэр үед энэ төмөрлөгийн тухай ямар нэгэн мэдээлэл байгаагүй гэдэг. Эрдэмтэд үүнийг гуйл эсвэл хүрэл байсан байх магадлалтай гэж үздэг байна. Атлантидын төв хэсэг асар хөгжилтэй. Посейдон Клейта хоёрын сүрлэг сүмтэй. Энэ сүм алтан ханан хашаатай, уртаашаа 180 м, өргөөшөө 90 м-ийн хэмжээтэй, мөнгөн нөмрөгтэй, алтан дээвэртэй, алт мөнгө арихалкан чимэгтэй, зааны ясан адартай, жигүүртэй 6 морь хөлөлсөн, морин тэрэгт залрах алтан Посейдоны адар шүргэм өндөр шүтэнтэй, түүнийг тойроод хав загас хөлбөлсөн бурхтын шүтэнтэй байжээ. Атлантид арал асар баян үржил шимт хөрсөн жилдээ 2 удаа ургац өгч уул толгод нь төмөрлөгийн уурхайтай ой модон заантай байлаа.
Худалдаачдын хөлөг тасралтгүй ирж очиж байсан Атлантид улс цэргийн 1200 хөлөг онгоцтой маш хүчирхэг байжээ. Посейдоны хуулиар аж төрж байсан Атлантууд буйныг дээдэлж мууг жигшин бурханлаг чанартай байсан ч он жил улирч бурхтын цус хүмүүний цустай холилдохын хэрээр мөн чанараа алдсаар уналтад оржээ. Сувдаг шунхаад автахын хэрээр буянтай сайнаас холдон холцоор бурхтын гисгэлийг хүлээсэн байна. Тэр үед Атлантууд Лив Италийн нутгийг иргэшээлдээ оруулж зүүн тийш Афин руу тэмцэн хөдлөхөд сайн санаатай балар эртний афинчууд сүргэн босчээ. Холбоотноо алдан ганцаар торойж үлдсэн афинчууд тэмцэн зүтгэсээр тусгаар улсаа хамгаалаад зогсохгүй Атлантуудын иргэшээсэн улсыг чөлөөж мууг ялан дийлжээ. Бурхад Атлантуудын бузар булайг үзээд ял асуухад Зевс бурхан Атлантуудыг шүүхээр бурхтыг цуглуулжээ. Платоны бичиж дуусгаагүй Критийн харилцан яриа яг энэ эгзэгтэй мөчид тасалдсан байна. Зевс бурхан яаж лүндгэнсэн нь тодорхойгүй ч Цимей харилцан ярианд тэр тухай товчхон өгүүлжээ. Атлантид арал далайд живж одоход аврах том долгионд нь балар эртний Афин өртөж ганцхан өдрийн дотор усан доогуур устан сүйджээ. Атлантид арал байсан тэр газар лаг шавар хариг ихтэй учраас хүлгөр хөвөх ямар ч боломжгүй болсон байна. Платон ингэж л бичжээ. Ямар ч цацраг туяа ид шид харь гаргийн тухай бичсэнгүй. Төгөлдөр төр улсын сургаалаа ингэж бидэнд хүргэсэн ч юм билүү хэн мэдлээ. Түүнээс гадна Платоны академид 20 жил сурсан шав Аристотель нь Атлантидыг зохиомол гээд зохиосон хүн нь түүнээ живүүлсэн гэж хэлсэн домогтой. Атлантидын домог чухам эндээс салаа замаар салбарлан хөгжжээ. Энэ хоёр замын нэг нь Атлантын далайд живсэн асар баялаг улсын эрэлт хөтлөх бол нөгөө нь 6 дахь мэдрэхүй зүүн бэлгийн ертөнцид аваачна. Ингээд энэ хоёр замаар зорчиж энэ олон зууны турш хүн төрлөختөн Атлантидыг хэрхэн яаж ирснийг хөвөрдөн сурвалжлаа. Аристотелийн нөлөөгөөр Страбон, Том Плиний зэрэг эрт цагийн түүхчид Платоны яриаг зохиомол гэж үзсэн ч манай эртний өмнөх 3 дугаар зуунд амьдарч байсан философч Крантар Египтэд очиж Платоны мөрөөр сурвалжлахад Саисийн төлөгчид Атлантидын домгийг үнэн бодтой гэж батлан өгүүлсэн гэдэг. Үүний дараа Ромын эзэнт гүрний үед Платон хэсэгтээ мартагдаж дундад зүүн гарахад загалмайн шашин Библийн нөлөөндор эртний Грекийн их сурвалжууд 1000 гаруй жилийн турш баларч дарагдсан байлаа. Тэнхүү сэргэн мандлын үед 15 дугаар зууны эцэст Марсино Фичили Флоренцид Платоны бүх бүтээлийг латин хэлнээр хөрвүүлснээр Атлантидын домог түүхийн буурал тоосноос сэргэн түгжээ. Он жил уйлран урссаар 1492 онд Колумб шин төв нээснээр эртний домог жинхэнэ утгаараа амилхан тэрэ. Испанийн түүхч Франсиско Лопес де Гамара 1552 онд хэвлэгдсэн Индианчуудын ерөнхий түүх зохиолдоо шин төвийн уугуул иргэд Атлантуудаас гаралтай гэж бичжээ. Эрдэмтэд Ацтекуудын цад сувраг Египтийн цад суврагтай адилхан биш гэж юу? Ацтек Египтүүдийн зурхай хуанли адилхан байгаа нь үүнийг баталж байгаа босуу хэмээн ам булаалдан өгүүлж байлаа. Дараа нь Английн философч Фрэнсис Бэкон 17 дугаар зуунд шинэ Атлантид хэмээх утоп зохиолдоо Атлантидыг зохиомол Бенсалим арал дээрх төгс нийгмийн шинэ бэлэг тэмдэг болгон тунхаглав. Ийхүү Атлантид төв газрын зургаас хүний оюунд шилжин суурьшлаа. Сар жил алгуурхан өнгөрсөөр 19-р зууны сүүлээр Америкийн улс төрч Миннесота мужийн сенатч Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгчд хоёронтой дэвшиж байсан Игнациус Донели Атлантидыг жинхэнэ утгаар нь өргөн олонд ухуулан таниулав. 1882 онд гарсан Донелигийн усан гамшигаас өмнөх Атлантид төв номыг олон хэлнээр орчуулж хэдэн арван удаа хэвлэжээ. Донели юу гэж бичсэн бэ гэвэл ерөөсө Платоны бичсэнийг мадаггүй үнэн гэж үзээд хүн төрлөختөнд мэдэгдэж буй Египет, Месопотам, Грек, Ром тэр байтугай шин төвийн Майя, Ацтекуудын соёл иргэншлийн их болсон Атлантидаас альва бүхэн үүсэл гаргалтай гэж онолджээ. Шашин шүтлэг, бичиг үсэг, газар тариалан, гар урлал, хууль журам ерөөсөө юм бүхэн Атлантидаас ихтэй усан гамшигаас аврагдаж энэ дэлхийн өнцөг булан бүрд хурч суурьсан Атлантууд Египет, Шумер, Майя зэрэг хүчирхэг үндэстнүүдийг үүсгэн энэ бүхнийг бүтээсэн гэж үзжээ.
Үүнийгээ Донили 13 зүйлээр батлахдаа Египет, Мексикийн цад сувраг, бараг үндэстэн болгонд байдаг усан галвын домог угтаа Атлантидын тухай өгүүлсэн. Египет, Перучуудын адил төстэй соёл, гавлын яс өрөмдөх аргачлал, хэдэн мянган жилийн дараа үүссэн хэлүүд төрөл нэгтэй байгаа нь. Жишээ нь Европын бусад хэлнээс тис өөр Пиренеийн баскуудын хэл, Америкийн уугуул индианчуудын хэлтэй төрөл нэгтэй байгаа нь Атлантуудын хэлний үлдэгдэл юм гээд Грек, Египет, Скандинавын бурхад угтаа Атлантын хаан, хатан, баатрууд юм. Зевс, Посейдон, Один нар цагтаа Атлантидыг захирч байсан гэж өгүүлжээ. Аваа нээлтийн 19-р зуунд Донилигийн шинжлэх ухаанчийн үзэл шимт хөрсөнд үрслэн соёолж улам цэцгэлсэнд явар гайхалтгүй. Гэмэн Донили төстэй гэж үзсэн бүхний нэг ёсондоо хүчлэн төсөөлжүүлж төсгүй гэсэн бүхнийг тоолгүй орхижээ. Ерөөсө Платоны бичснээс санаа аван хөгжүүлж хөршгүй их шидтэй технологи байсан гэж үзээд албан ёсны шинжлэх ухаан энэ бүхнийг үгүйсгэж байгаа гэд биччихэд хүмүүс татагдана гэдгийг тааж мэдсэн гэлтэй. Ийхүү Донили философийн үлгэр байсан Атлантидыг хувилдааны онол болгон хөгжүүлж олонд түгээснээр бараг л шин шашин үүсгэжээ. Сар жил улирсаар шашны зөнчид төдхөн гараад ирэх нь тэрэ. Донилигээс хойш хэдхэн жилийн дараа Оросын язгууртан аялагч Елена Блаватская мөн л Атлантидын тухай өгүүлэхдээ ертөнцийн ой санамж буюу Акашийн товчооныг 6 дахь мэдрэхүүгээрээ уншиж альва бүхнийг мэдэх боломжтой гэж номлоод Гималайн сүрлэг улсын гүнд орших сүмийн багш нар нь түүнд үзүүлсэн эртний зан номын тайлбар гэх нууц номлолоо 1888 онд бичиж хэвлүүлв. Блаватская оюун санаа материаллог болох замаар хөгжиж энэ дэлхийд эрт цагаас нааш 7 үндэстэн аж төрөх тавилантай бөгөөд Атлантууд 4 дахь нь манай хүн төрлөختөн бол 5 дахь нь буюу Ари үндэстэн юм гэж үзжээ. Ингээд 3 дахь үндэстэн лемурчуудыг залгамжилсан Атлантууд биднээс хавьгүй том биетэй 6 дахь мэдрэхүйн хөгжсөн 3 дахь мэлмийн нээгдсэн технологийн асар их дэвшилтэй нисдэг төхөөрөмжтэй байгалыг эрхшээж байсан гэж номлолоо. Атлантууд сайн муугийн тэмцэлд үргэлдэж мөхөхөд үлдсэн хідэн өнөөл Египет, Шумер зэрэг эртний соёл иргэншлүүдийг үндэслэжээ. Блаватская Атлантидыг Платоны ертөнцөөс салгаж аваад өөрийн зохиосон оюун бэлгийн цогц ертөнцөд байршуулан Атлантидыг олохын тулд далай тэнгисээр хөвж Египет, Америкт очих ямар ч шаардлагагүй Акашийн товчоонтой оюун санаагаараа холбогдож таних бүрэн боломжтой гэж өгүүлжээ. Энэ санааг Австрийн философч антропософийн ухааныг үндэслэсэн Рудольф Штайнер улам хөгжүүлж өнөөх Акашийн товчооныг уншсанаар Атлантууд ургамлын үрийн ургах хүчээр нисдэг төхөөрөмжөө нисгэж байсан гэж айлтхан тэрэ. Дараа нь Америкийн гэрэл зурагчин трансдордог зүнж гих Эдгар Кейси Атлантидыг бараг хүн болгонтой үйлийн үрээр холбож урт насндаа Атлантидад амьдарч байж хэмээн ярьж эхэлсэн байна. Кейси Атлантидын төвд асар хүчтэй туяа цацруулдаг талст байсан нь нар оддын элчийг шингээж аваад Атлантид даяар цацснаар бүхнийг хөдөлгөж байсан гэж өгүүлжээ. Тинхүү Эдгар Кейси Атлантидыг хүн болгонтой хувийн нандин холбоотой болгож уснаас айж байгаатай нь Атлантидын галавт өртснийх техникт дуртай байгаатай нь мөн л Атлантидад амьдарч байсны ой санамж юм гээд Атлантид төв технологийн хөгжлөөсөө болж мөхсөн гэж номлолоо. Хамгийн гол нь Египтийн Сфинксийн баруун хөл Нийл мөрний хооронд нууцлаг нэгэн танхим бий. Тэр танхимыг 20 дугаар зууны сүүлээр олж илрүүлнэ гэж зөгнсөнд судлаачид тэр хэсгийг өрөмдөж хүртэл үзсэн түүхтэй. Явсаар 20 дугаар зууны эхний хагаст нацистууд Блаватскаягийн номд хүн төрлөختнийг дэлхий дээр амьдарч буй 5 дахь үндэстэн буюу Аричууд гэж өгүүлснийг өлгөн авч аимшигт харгислалдаа ашигласан нь эмгэнэлтэй. Генрих Гиммлер Ананербе буюу дээдсийн өв хэмээх тусгай баг байгуулж Герман үндэстэн бурхнаас гаралтай тиймдээч энэ дэлхийг эрхших эрхтэй гэдгийг батлахын тулд Египет, Төвд, Скандинав, Кавказын уулнаас Атлантууд Аричуудын улмөрийг хайж байлаа. Харин археолог, геологийн шинжлэх ухааны үүднээс Атлантидыг юу гэж үздэг вэ гэвэл Платоныг Санторини арал дээр оршиж байгаад 3600-аад жилийн тэртээ Терра галтуулын дэлбэрэлтэд өртөж үнсэнд дарагдсан Минон соёлын Акротирик хотын тухай бичсэн байх магадлалтай гэж үздэг юм байна. Үнсэнд дарагдсан Акротирик хотын тухай анх Грекийн археологч Спиридон Маринатас 1939 онд өгүүлэл бичиж 60-аад онд малтлаг хийснээр энэ хотыг илрүүлжээ.
Хүрэл зэвсгийн үеийн анхны том иргэншил Минойн соёл иргэншил Эген тэнгисийн Крит арал дээр төвлөрөн хөгжиж байлаа. Усны сувагтай, цэгцтэй гудамжтай, сүрлэг орд харштай хот суйрингуудаа 3-аас 4,000 жилийн тэртээ байгуулж байсан энэ соёл иргэншлийнхэн далай тэнгисээр хөвж Египет грекуудтай худалдаа хийж байжээ. Минойн үед дугуй том арал байсан Санторинигийн Тера галт бол манай эртний өмнөх 1628-аас 1600 онд дэлбэрснээр 30-аас 40 км өндөр тоосон үйлдэгдэж тэнгисийн ус галтуулын тогоо руу шууган урсгад асар том эргүүлэг үүсэн цаг агаар хуйтарч ургац алдснаар Минойчууд Грекийн архичуудад дарагдан мөхлийн замдаа оржээ. Санторини арал Платоны бичсэн дугуй хэлбэртэй Атлантидтай тун төстэй Минойчууд Платоны өгүүлсэн шиг тэнгис далайгаар хөвөн эрхшээж байсан нь мөн Атлантууд бухыг дээдэлж байсан нь Минойчуудын бухан дээгүүр өсөрч наадаж байсантай дүйж байгаагаас гадна Минойчууд Египетчүүдтэй харилцаж байсан нь энэ онолыг баталж байна. Египетчууд мэдээж Минойн соёл мөхөж устсныг ажиглаж тэмдэглэсэн нь тодорхой. Яхнас хааны бичигт тухайн үед тэнгэрт тоосон баг нь дэгдэж харанхуйлан бурхад газарт буусан гэж тэмдэглэжээ. Солон чухамдаа энэ түүхийг Египтэд байхдаа сонссон байх магадлалтай. Гэхдээ ингэж үзэх нь Платоны өгүүлсэнтэй 3 зүйлээр зөрдөг юмсанж юун түрүүнд Платоны бичснээр Атлантид арал манай эртний өмнөх 9600 онд мөхжээ. Гэтэл Тера галт бол түүнээс хойш 8000 жилийн дараа буюу манай эртний өмнөх 1600 онд дэлбэрсэн шүү дээ. Гэхдээ үнийг тайлбарлах бас боломжтой. Египетчүүд 100-ийн тоог гогцоорсон олсоор 1000-ийн тоог ленхуа цэцгээр тэмдэглэж байсан бөгөөд хүмүүсийн яриаг бичиж буулгахдаа энэ хоёр тэмдэгтийг сольж бичсэн байх магадлалтай. 900 гэж бичсэнийг Солонд тайлж ярьсан хүн нь 9000 гэд эндүрч хэлсэн байх магадлалтай. Галт бол Солоноос 9000 биш 900 жилийн өмнө дэлбэрсэн гэвэл манай эртний өмнөх 1500-аад он болж байгаа нь Минойн соёл иргэншлийн онолыг баталж байна. Удаад нь Платон Атлантидыг Гераклийн багансын цаана буюу Гибралтарын хоолойн цаана гэж заасан нь Минойн онолоос зөрж байна гэдэгч Платон зориуд уран зохиолын аргаар ингэж алсруулж бичсэн байх магадлалтай юм. Тэгээд ч эрт цагт Гибралтараас өөр хоолойг Гераклийн багнас гэж нэрлэж байсан байх боломжтой билээ. Гуравт нь Платон Атлантидыг Лив бага Азиас том нутагтай гэж бичсэн нь Крит орчмын бүх арлаас хамаагүй том боловч Минойн хүчирхэг соёл иргэншлийг асар том газар нутагтай дүйцүүлэн бичсэн байх боломжтой гэж үздэг юм байна. Грекийн археологч Маринатасын малтаж илрүүлсэн хүрэл зэвсгийн үеийн асар хөгжилтэй уран барилгын үлгэр жишээ бүхий Акротири хот өдгөө аялал жуулчлалын том төв болжээ. Сонирхолтой нь үнсэнд дарагдсан Акротири хотоос хүн амьтны арга ёс үнэт эдлэл олдоогүй, гамшиг нэг игшинт нөмрөөд аваагүй. Галт бол хэсэгтээ утаас авсуулж байсан тул хүмүүс хотоо орхиж явсан гэж дүгнэхэд хүргэжээ. Хөлөг онгоцоор хөвсөн хүмүүс дэлбэрэлтийн дараа дэгдсэн тэнгисийн хүчтэй шуурганд өртөж эрсэдсэн бизээ. Өдгөө эрдэмтэн судлаачид Атлантид арал гэж үнэндээ байсан бол тэр нь Минойн соёл иргэншил мөн гэж үзэж байна. Гэхдээ үлгэр домогт үнэнхүү шинтэн дурлах хүн төрлөختөн Атлантидад итгэхийг чин сэтгэлээсээ хүсэж байгаа билээ.